Энэ дуран цугларсан хатагтай ноёд та бүгдийн энэ өдрийн төмөө Монголын айлтгая. Тэгэхээр манай Miner and Supplier Forum бол 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Бидний гол зорилго бол өнөөдөр Монголын уул уурхайн салбар одоо дараагийнхаа шатанд гарлаа. Эннийхээ одоо бэлтгэлийг энд хуран цугларсан компаниуд, энэ хуран цугларсан одоо ханган нийлүүлэгч та бүхэн хангаж тэр одоо шинэ шатанда оролцох тэрний одоо ихэнд явж байгаа гэдэг талаар би та бүхэнтэй хэдэн зүйлийг одоо онцолж хэлье гэж бодсон юм аа. Юуны өмнө одоо өнөөдөр олон улсын зах зээл дээр энэ уул уурхайн бараа бүтээгдэхүүний үн бол ойрын үед байгаагүй одоо хүн нөхцөл буюу одоо унсан байна. Гэсэн хэдий ч өнөөдөр бид нар энэ уул уурхайн салбар бол Монголын одоо эдийн засгийн тулгуур салбар хүн учраас одоо өнөөдөр ингээд хаврын улирал эхлээд явж байгаа энэ үед бол том бүтээн байгуулалтын төслүүдэд одоо оролцох тийм боломж бол нээлттэй байсаар байгаа. Хамгийн гол нь өнөөдөр бид нар компанийнхаа үр ашгийг сайжруулах, компанийнхаа менежментийг сайжруулах, компанийнхаа санхүүг сайжруулах. Ингэснээр олон улсын зах зээл дээрээс хөрөнгө мөнгө босгож энэ салбараа томруулах тал дээр одоо компани болгон анхааран ажиллаж байна. Хэдийгээр зах зээл хүнд байгаач, хэдийгээр компаниудын орлого сүүлийн одоо 2 жил огцон багассан ч гэсэн өнөөдөр бид нар үр ашигтай байх боломж байгаа. Энэ нь болохоор нэгдүгээр бидний арга барилаа өөрчлөхөөс бол эхэлнэ. Хоёрдугаар шинэ технологиг нэвтрүүлэхээс шалтгаална. Гуравдугаар өөрийнхөө зардлыг буюу cost of capital-ыг багасгах тэр тал дээр бол анхаарах шаардлагатай. Ингэснээр бол бид нар энэ уул уурхайн зах зээл дээр энэ хүнд нөхцөлд өрсөлдөх чадвартай хэвээр байх боломжтой юм аа. Тэгээд нэг ийм зүйл байдаг шүү дээ. Ургаагүй л бол олборлож авсан байдгаа гэдэг. Тэгэхээр өнөөдөр дэлхийн 7 тэрбум хүн цаашдаа хэрэглэх тэгээд цаашдаа хотжих энэ процесс бол зогсолтгүй явах гэдэг нь бол тодорхой байгаа. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн одоо өсөлтийн трендийг харсан ч гэсэн ойрын 15-20 жил бол одоо тасралтгүй өссөөр байх болно. Тэр дундаа манай бүс нутаг бол энэ өсөлтийн голд нь байгаамаа. Тэгэхээр бол манай энэ уул уурхайн салбар бол хүн нөхцлөөс бол одоо асар хурдан хугацаанд гарах боломж бол биднэрт байна. Тэр нь бол бид нар шинэ стандартаар одоо яг дэлхийн энэ олон улсын хэмжээнд хүрсэн тийм бизнесийн хэв маягаар өөрийнхөө үйл ажиллагаа явуулах юм бол бид нар энэ хүнд байдлаасаа хурдан гарнаа. Тэгээд энэ тал дээр хэдүүлээ хамтарч ажиллая. Энэ тал дээр бол одоо Эрдэнэс Монгол компаниас их олон зүйлийг бол бас хийж байгаа. Та бүхэн мэдж байгаа энэ компани бол Монголын уул уурхайн салбарын стратегийн ордуудыг одоо эзэмших, тэрний менежментийг хангах зорилготойгоор байгуулсан байгаа. Тэгээд өнөөдөр одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том уурхаанууд бол манай Эрдэнэс Монгол компани одоо харьяанд бол үйл ажиллагаа явагдаж байгаа. Бидний гол зорилго бол энэ компанийг үр ашигтай болгох. Тэгээ өнөөдрөөс эхлүүлэн жил болгон 20% үр ашгийг одоо нэмэгдүүлэх тал дээр бид нар одоо компаниудтайгаа тулж ажиллаж байгаа. За олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас бид нар бас зээл авч энэ том бүтцийн өөрчлөлтүүд энэ одоо үр ашгийг одоо сайжруулах ажлуудаа хийж байгаа. Гол нь өнөөдөр бид нар шинэ төслүүдээ энэ зах зээлийн энэ хүндрэлтэй үед ч гэсэн зогсоохгүйгээр бэлэн болгох тал дээр анхаарч ажиллаж байгаамаа. Тэгээ та бүхэн өнөөдрийн энэ одоо форумд идэвхтэй оролцоороо биднэрт асуух тодруулах шаардлагатай зүйл байвал одоо энд цугларсан олон хүн байна. Хоорондоо одоо ярилцах энэ платформыг бид нар бий болгож байгаа. Тэгээд Эрдэнэс баялаг энэ уул уурхайн бирж одоо энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа талархаж байна. Тэгээд та бүхэн энэ платформыг маш идэвхтэй ашиглаарай. Яагаад гэвэл өнөөдөр Монголын компаниуд олон улсын зах зээл дээр яг тэр дүрмээр нь тоглож ижил өрсөлдөх, тэр дүрмээр нь тоглож ижил ялах тийм боломжтой. Харин бид нар өөр дүрмээр тоглох юм бол энэ өрсөлдөөнд ялагдана. Тэгэхээр энэ одоо шинэ одоо үеийн эхлэл дээр байгаа учраас бид нар одоо өөдрөг байх боломжтой. Хэдийгээр зах зээл хүнд байгаа ч гэсэн бид нар өөдрөг байна. Гол нь өнөөдөр бид нар шинжлэлийг эхлүүлэх, шинжлэлийг хийж дуусгах
үүгээрээ дамжуулаад өөрийн мөнгө урсгалыг нэмэгдүүлэх тэр л одоо гол зорилгоо бол одоо ойлгох юм бол Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа компани болгон одоо ойрын 15 жил бол өсөлттэй ашигтай байх боломжтой юм аа. Тэгэхээр энэ одоо арга хэмжээг зохион байгуулж байгаа та бүхэнд талархаж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэнд бас талархаж байна. Тэгээд та бүгдийн бизнесийн үйл ажиллагаа дандаа өөдрөг байгаасай, та бүгдийн орлого дандаа нэмэгдэж байгаасай гэдэг ерөөлөг дэвшүүлэн энэ үйл ажиллагааг нээснийг мэдэгдэе. Их баярлалаа.